다다다다다 그거. За битээр ингээд цэцэрлэг төрөлн дээр ичээд яг энэ сайхан нялх моддын донд одоо манай хүүтэй жицүү бараг шахав. Одоо энэ моднууд чинь чи энэ модыг хэдэн настай гэж бодож байна? 7 настай. За ерөнхийдөө бол яг тааж ийн үү мэдж ийн үү? Тааж ийн. За тэгвэл яг миний үгтэй адилхан ойролцоо насны одоо моднууд байна. Одоо яг модыг чи антай гэж бодож байна уу, амьгүй гэж бодож байна уу? Амтай унтраас л урагч байгаа эцтэй. За тэгэнгүүт одоо эдгээр чи чих байгаа болов уу? Чих байгаа. Ам байгаа болов уу? Ам байгаа. За чих ам нүд байгаа болов уу? Нүд байгаа. Нүд байгаа юу? Чамайг харж байгаа юу? Амар олон нүд байгаа. За. 1499 нүд байна. За тэгээ тэр нүднүүдээс одоо чамайг хараад юу гэж бодож байгаа бол юу гэж бодож чинь гэж бодож байна? Мондөг тоглосоо л гэж бодож. Мондөг тоглосоо л гэж бодож байгаа. За тэгвэл чи энэ модыг ингээд одоо эднэр чинь ингээд чи хөгжим тоглохоор юу яадаг вүлээ? Уйлдаг. Уйлдаг. Өшөө яадаг вүлээ? Зовдог. Зовдог. Өшөө яадаг вүлээ? Уурладаг. Уурладаг. Өшөө. Уур хүрдэг. Биш ээ. Баярлдаггүй юу? Юу чи хөгжим сонсохоор яадаг вэ? Яста мондөг тоглож ийн л гэж бодсон шүү дээ. Гоё юу хөгжим сонсох? Гоё шүү дээ. Дуу сонсох гоё юу? Гоё. Тэгвэл моднорт моднуудад ямар хав? Гоё юм. Гоё бах тий. Тэгээ чи ингээд тоглол эд модууд яах бол? Амьдрах болов эсвэл яах вэ? Хоёр гэж бодож байна уу? Бас амьдна. Тэгвэл энэ моднуудыг гоё ингээд нэг сайхан уяраагач минийхөө. Юу дуртайгаа тоол минийхөө. Яг ийм гоё орчинд аав нэг удаа юу яасан? Хөсгөл далайгаар явж байгаад чи төрцөн байсан баха. Чи төрцөн мөлий төрөв. Хөсгөл далай дээр Сүхбаатар гэдэг хөлөг онгоцод байхгүй. Тэр хөлөг онгоцсон дээр суугаад ингээд явжсэн чинь намайг нэг дуулаач гээд. Хин. Тэнд байсан нэг хүмүүс. Тэгэхээр би тэр хөлөг онгоцсон дээр дуулаад нөгөө хөлөг онгоц чинь хөсгөл далайн тэрүүгээр ингээд явсан чинь аав нь нисээд. Амар гоё байсан байхгүй. Одоо яг чи тэрэн шиг ийм гоё газар те, ийм гоё модны дунд. За тэгээд энэ сайхан моддуудаа гоё уяраагаад ийм гоё орчинд хийлээ тоглоод тэр аяндаа өөрөө уяраад яг энийг чи өөрөө ингээд гоё мэдрээд ингээд тоглох юм бол бас ниснэ. Нисэх нүг үзэх байлаа. За нэг тоглочих. Алтартаа тоглох уу тий? За зөрөгтэй юм юу? Азтаа. Азаа үз. Дараа нь азаа үзээ. Хөгжмөө тоглоод бас айц гэж байт юм. Тийм шүү дээ. Аль юугаа тоглох уу яах вэ? Нэрээ сонноос чи хаачид ирлээ сая. Чих яваад ирсэн. Тийм. Чех яваад яалаа. Усан онгоцсон дээр суусан. Усан онгоцсон дээр суусан. Өшөө яалаа чехад нэг хийлэрийн нэг юм яасан. Конкурсанд ороод тэрийг гоё яриач. Конкурсанд дараа 3 дугаар байр эзэлсэн. Тэгээ 3 дугаар байр эзэлсний дараа ойлгожсэн дөнгөж жишээнүүдийн шилээд үссэн. Одоо би бас явахта ханьцтэйсэн. Одоо бас чихад байхад бас ханьцтэйсэн. Одоо бас ирэхэд бас ханьцтай. Эрээд одоо 5-6 сар болчихсон ханьцтай байх юм уу хааш? Яагаад ханьцтай байгаад юм? Мэдгүй. Яагаад гэвэл бид нэр модоо ургуулахгүй, модоо тарихгүй, ингээд улам ингээд тоосчлт ихсээд агаар бохирдоод тийм байгаа учраас бидний одоо энэ ханиад идэгдэх байхгүй юу? Тэнгүүд одоо аав нь яагаад чамайг энэ модны дэнд авчираад гоё модыг ингээ хайрлаасай, модыг ингээ гоё тий? Гэж байгаа вэ гэхээр вэ штэ. Ирээдүйн чи ч хүүхдтэй болно тий? Тийм. Хүүхд чинь өвчин зовлонгүй байж чамд гоё юу? Гоё. Аав ээж чинь урт настал гоё юу? Гоё. Ваа тэхийн тулд бид нэр хажуудах энэ эрдэнэ хайрлах хэрэгтэй байхгүй юу? Ямар эрдэнэ? Энэ биш.
чиний зогсож байгаа зүйлэг байна. Энэ байна, энэ байна. Энэ эрдэнэ цөмөөрө хайрлах хэрэгтэй. Тэгээд одоо манай Монгол улс чинь энэ дотор чи хэд орчим мод байгаа гэж бодож байна? Хэдэн мод байгаа гэж бодож байна? Яг мөчрийн таалах юм бол Мөчрийн биш ээ, модын. мод уу? Нэг Багцаагаар. 5 25 35 45 За, шууд хэлье. Аав суугаадсан чи хөлж ичлээ. За. За би зүгээр таа заяа. За. Ерөнхийдөө бол нэг 11,000 мод байгаа мó. Энэ яг Арай дэлхий. цөөхөн бэ. Бараг тэгвэл 105,000. Дөгчин жоохон цөөхөн бэ. Үгүй сая мод. Их вэ? 500 мод. Их вэ? 155 мод. 5,000-ыг нэмвэл хэд болох вэ? 105,000. 155,000 дээр үү? 5,000-ыг 160,000. 160,000 мод одоо чиптэрийн одоо энэ байгаа талбай дээр байна шүү дээ. Аав чамаагүй шүү дээ тий. Чамаагүй шүү биш ээ. Энэ 160,000 модны дөнгөж хөрснөөсөө ингээд эн чинь айгүй тийм ийм гоё байгаагүй зэ. Тэгэхэд аав хурж тарьж ил шүү дээ энэ модноос. Тэгсэн чи ийм гоё ногоон болцсон. За тэгээ чиний өөр хүүхдийн үед бол за энэ ингээд ой мод болно заа. Тийм учраас чи яг тэр үед хүүхдэд дагуулж ирээд хийл тоглоод гэхдээ хүүхдтэй тэр өвөөгийнхэн талаар сайн хэлж өгнө шүү чи. За. Заа юу. Танаа өвөө чи Самжааг өвөөд үү? биш ээ намайг би чи өвөө болчдөг юм байгаа дээ. Аа. Тий. Танаа Тэгээд өвөө би чи бас намайг- өөрөө өвөөг бас ярьж өгөх юм ээ те. Тий. Бас имээгээ, тунгаа имээг те. Танаа өвөө чинь ийм сайн хийлчин байсан, ийм сайн дуучин байсан гэж хэлж өгнө шүү заа юу. За. Яг энэ модны хажууд үржээ цааш мартчваач. Тэгээ би энийг фэйсбүүк дээр ингээ хадгалж чинь тэгэхээр жил болгоо фэйсбүүк чам сануулсан заа. За тэр ч яах вэ? За. Гой тоглоё. За. Мод маань уяа одоо бүр өөчлөө чивтээр ярианаас. За тэгээ энэ мод хоёрын хооронд нэг жоох энэ мод нь жоохон гонигтай байна тий. Энэ модыг гоё ногоор болё. За. Нэг ганц тоглоод ногоон гэж юу вэ? Тэгэл яг далаад тусал нэмэр штт. Тэгэл энэ ч бас дотроо хөөрхөн баясаал тэгэл сэтгэл нь жоохон гутарсан байвал жоохон гоё. Сэргээл. Ер нь би урагнаа гэдээ ураж ич магадгүй штт. За одоо конкурс дарахын өмнө шүү дээ. Намгийн зовоод гэсэн байхгүй. За. Манай багш гэсэн. Дискорд 3 дахь 4 дахь 5 дахь 6 дахь 7 дахь гээд баг надад баг амардаг өдөр байхгүй байдаг байсан. Ганцхан бүтэнсэн өдөр л амардаг байсан. Хасаа 5 дахь 4 дахь 3 дахь 2 дахь 1 дахь. Тэгээд шүү дээ. Тэгээд аав хичээлээсээ ирээд гэрэн далгуураа хийгээд тэнгууд намайг шүү дээ нэг юуны өдөр амралтын өдөр өглөөний 10-аас оройн 9 цаг хүртэл давтуулж ийсэн байхгүй юу? Тэнгууд шүү дээ. Ёо, хурдан бэлхэн юмсаа ядар зүглээ гэж боддог гэсэн байхгүй юу? Тэнгууд шүү дээ. За яах вэ? Одоо нэгдүгээр байр эзлэхээстэй гэж заараагаад 3 дахь байр. Чаваста хайрын 10 11 цаг чаваста гэж боддог. Одоо тэгээ яа гэж бодож байна? Одоо юу? Одоо дараа жил одоо нусын сургалт ялъя л гэж бодсон. Яа. Амир юм яах. За. Одоо би нэг юм хэлэх гэсэн юм аа. Одоо би ярьж болох уу? Тэг. За, бит хоёрын одоо яг энэ 10 11 цагийн маань давталт
модын үр дүнд манай хүү маань Чехийн ер нь бол дэлхийн том тэмцээн л дээ 65 дахь удааг зохион байгуулагдж байгаа. Маш олон жил зохион байгуулагдж байгаа. Тэр тэмцээнд маань дэлхийн 12 орноос оролцсон. Дээрээс нь өөрийнхөө үе тэнгийн хүүхдүүдээс баг 2 насаар дүү тим тэмцээнд оролцоод 3 дугаар байр эзэлсэнд нь аав нь хүүгээрээ маш их бахархаж байгаа. Тэгээд бид хоёр тав хүндээ бас нэг зүйлийг уриалмаар байгаа. Гэр бүлийнхээ өмнөөс бүх аавуудаа бүх гэр бүлийн одоо гишүүдэд тав хүн өөрийнхөө хашаанд өөрийнхөө эзэмшил газарт юу гэдгийг те тарьж болохоор өөрийн гэсэн бүхий л газартаа гэр бүлийнхээ одоо өмнөөс сайхан мод тариад за ингээд нэг нэгдэхгүй хоёр хоёрдохгүй тарьчихаар за хүн болгоны тоохоор тарьчих юм бол манайх чинь 3 сая мод тарьчих нь шүү дээ. Чиний өмнөөс аав нь тарьчихна. Тэ? За ингээд цөмөөр ингээд тарьчихаар манай гэр бүл бол ингээд 6 мод тарьчих жишээний. За ингээд бүх гэр бүлүүд ингээд өөр өөрсдийнхээ модыг энт ингээд тарьчих юм бол цөлжилт багасна. За ингээд хүүгийн маань хэлсэн нэг ханиад томоноос цөмөөрөө сэргийлнэ. За тэгээд дээрэс нь хамгийн гол нь бидний энэ амьдрах орчин маань их сайхан болно гэж би хувьдаа бодож байна. Тэрний жишээ бол одоо энэ үндэсний цэцэрлэг төрөл юм байна. Анх бидний энэ мод тарихад энд бол улаан шороогоор эргэлдсэн юм талбай байсан. За өнөөдөр бол яг хүүхэд залуучууд бид хүүхдүүдийн цуглах дуртай газар болчихсон байж яг энэ шиг л ийм газрууд маш олон болно гэдэгт бол итгэлтэй байна. Тийм учраас та бүхэн бас бидний уриалгыг хүлээж авна уу гэж хүсэж байна. За ингээд та бүхэнтэй амжилт хүсье. Гол нь тариад араас нь арчлах тэр нь маш чухал юм байлээ. Би бас зөндөө олон мод тарьсан. Зарим нь ихэвчлэн ихэнх нь өөрхийн нугдаасан. Тэгээд сэтгэл жоохон тийм хэцүү байд юм байлээ. Тийм учраас арчилгаагаа маш сайн хийгээрэй гэж бас зөвлөх байна. За баярлалаа.